Таны бодлоор мансууруулах бодис гэж юу вэ? Хүмүүс яагаад хэрэглэдэг юм бол? Бас ямар төрлүүд байд юм бол? Энэ удаагийн сониуч болонгаараа бид та бүхэнд эдгээр асуултанд хариулт өгөхөд бэлэн боллоо. Энэхүү бичлэгийг хүмүүст мансууруулах бодисны талаар ерөнхий ойлголт өгч, ирээдүйд гарч болох сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдсэн болно. Мансууруулах бодисыг хэрэглэж байгаа зорилгоор нь бие болон тархинд үзүүлж буй нөлөөгөөр нь донтуулалтын зэргээр нь эсвэл молекулын бүтцээр нь гэх мэтчлэн хэд хэдэн төрлөөр ангилж болдог. Drug recognition expert буюу тухайн хүний ямар бодис хэрэглэснийг олж тогтоодог цагдаа нарын судалгааны ангиллаар мансууруулах бодисыг 7 төрөлд хуваадаг байна. 1-р төв мэдрэлийн системийг тайвшруулагч. Энэ төрлийн мансууруулах бодисыг хэрэглэсэн тохиолдолд тарих болон биеэр дамжиж буй мэдээлэл, зүрхний цохилт болон булчинд очих мэдээллийн хурд багасдаг. Ингэснээр хүний хариу үйлдэл үзүүлэх чадвар удааширч хөл гараа хурдан хөдлөхөд бэрх болно. Тиймээс эдгээр бодисыг нойргуудал, айдас, гинтийн цочрол, таталт өгөх зэргийг намдаахын тулд эмчийн заавар дор тодорхой хэмжээгээр ашиглах ёстой байдаг. Үүнд бүх төрлийн алкогол, сэтгэл тайвшруулахын болон доорх бодисууд ордог. Удаан хугацааны турш хэрэглэх үед хүний бие тухайн бодисыг гадагшлуулж чадхаа болж бодох, сэтгэх, ой тогтоох, шийдвэр гаргах чадвараа алдаж эхэлдэг байна. Мөн булчингийн сулрал үүснээр ярих чадварт хүртэл сөргөөр нөлөөлдөг гин шүү. 2. SNS stimulants буюу сэргээш. Сэргээш нь биеийн эрч, анхаарал, энергийг эксгдэг нэгэн төрлийн бодис юм а. Үүнд хүний тархинд аюул учирсан мэт хиймэл мэдээллийг үсгэдэг бодис агуулгадаг ба зүрхний хурдыг эксгэж, бид хоримтлагдсан энергийг шавхтал ашигласнаар эрч хүчээр бэлгуулдаг байна. Үүнд риталин болон адреналин, кокаин, кофеин, MDMA буюу экстаси гэх мэт бодисууд ордог. Риталин болон адреналыг ADHD буюу төвлөрөх, үйлдэлээ хянах, чимээгүй тайван удаан байх чадваргүй өвчнөд хүмүүсийг тайвшруулж төвлөрүүлэх зорилгоор эмчийн зааврын дагуу тогтвортой хэрэглэх хэрэгтэй. Эдгээрээс хамгийн их донтуулдаг нь кокаин буюу донтуулалтын зэргээрээ дэлхийд 2 дугаарт ордог. Энэ нь тархийг допаминаар маш хурдастай дүүргэж, их хэмжээний сэтгэл хөдлөлийг мэдрүүлчихэд гинтхэн тэр мэдрэмжийг алга болгосноор донтоход хурдастай нөлөөлдөг байна. Харин архитай хольж хэрэглэхэд мансууруулах бодисных нь нөлөөг багасган илүү хэрэглэх хүсэл төрүүлдэг ба ингэснээр анзааралгүй хэтрүүлэх аюултай. Хэтрүүлэн хэрэглэснээр параноя буюу айдас түгшүүрийн сэтгэл зүйн эмгээг тусах, ойр ойрхон таталт өгдөг болох, булчин зангирах гэх мэт сөрөг нөлөөтэйгөөс гадна үйлчилгээ нь гарах үед сэтгэл готрол үүсдэг байна. 3. Hallucinogens буюу хий харуулагч бодисууд. Хий харуулагч бодисуудыг химийн аргаар хийгдсэн эсвэл байгалийн гаралтай гэж хоёр ангилдаг. Энэ төрлийн бодисыг хэрэглэсэн үед тухайн хүн бодит байдлыг ердийнхөөс өөрөөр харж мэдэрдэг. Яагаад гэвэл энэ нь тарих болон нуус хоорондох нойр, өлсөх мэдрэмж, биеийн дулаан зэргийг зохицуулдаг мэдрэлийн системийг сатааруулдаг байна. Үүнд эдгээр бодисууд багтана. Эмчийн заавраар шизофрен, оюуны хомсдол гэх мэт хүнд сэтгцэн эмгэгтэй өвчтнүүдэд зохих тунгаар хэрэглүүлдэг. Харин удаан хугацаагаар хэрэглэх үед хараа тогтворгүйжих, замбраагүй бодлоод хөөрөх, гинтийн сэтгэл готрол болон хөөрөлд оруулах сөрөг шинж тэмдгүүд илэрдэг ба хэрэглээгүй байгаа үедээ ч бүх зүйлсийг бүрсэлгэж эсвэл давхардуулж хардаг болдог байна. 4. Dissociative өвчин намдаагч. Энэ төрлийн бодисууд нь төв мэдрэлийн системд нөлөөлснөөр тархины өвчин хүлээн авагч мэдрэлийн намжуулагчийн үйл ажиллагааг завсардуулдаг. Үүнд доорх бодисууд ордог. Эдгээрийг хэрэглэх үед мэдээ алдах, зүг чигийн баримжаагүй болох, толгой эргэх, цусны эргэлт болон зүрхний цохилт ихсэх, дэмэрх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Харин хэтрүүлэн хэрэглэхэд ой санамжаа алдах, цочролд орох, таталт өгөх, хөдлөх чадваргүй болох, сэтгэл санаа савланг байдалд орох, бүр сүүлдээ амьсгалахад бэрх болох гэх мэт таагүй үр дагавар үүсгдэг байна. Dextrometorphan нь ханиадны сиропт агуулгаддаг идэвхтэй бодис ба цогтоох төрлийн үйлчилгээтэй. DXM нь хүнийг донтуулж, үнээс хамааралтай болгодог байна. Бусад ханиадны сиропт байх бодисууд нь сэтгэл зүйд нөлөөлөхгүй ч гэсэн мансууруулах зорилгоор хэрэглэвэл үхлийн аюултай байдаг. 5. Опиодын өвчин намдаагчид. Энэ төрлийн мансууруулах бодисыг хууч ужиг өвчин болон хавдар эсвэл мэс заслын дараах гэх мэт хүнд өвдөлтийг намдаахад ашигладаг. Энэ төрөлд доорх бодисууд багтана.
Эдгээрээс героин нь дэлхийд донтуулалтаараа нэгт ордог мансууруулах бодис ба Америкийн нэгдсэн улсад героиныг хэтрүүлэн хэрэглэснээр жилд дунджаар 15 мянган хүн нас бардаг. Героиныг хэрэглэхэд ялгардаг урамшууллын даавар нь хоол идэх, бусдад туслах гэх мэт жирийн үеийнхээс илүү байдаг учраас тухайн хүн героиноос хамааралтай болж эхэлдэг. Наркосны төрлийн эдгээр өвчин намдаагчид нь тархинаас ялгарах эндорфины хэмжээг нэмэгдүүлж, өвдөлтийг багасгаж, тав тухтай мэдрэмж төрүүлдэг байна. Ингэснээр нойр хүргэх, манарах, амьсгал удаашрах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Харин хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд тухайн хүнд амьсгалахад бэрх болж, цусан дах хүчил төрөгчийн хэмжээ буурснаар уруул болон хуруунууд хөхөрч эхэлдэг. 3-5 минутын турш хүчил төрөгчгүй байх үед тархи хүн дээр гэмтэж, зүрх зогсож, үхэлд хүрдэг байна. 6. Каннабис. Каннабис нь эндхгийн олсны төрлийн ургамал болох каннабис сатива болон каннабис индикагаас гаргаж авдаг мансууруулах бодис юм а. Каннабис дахь гол химийн найрлага нь THC. Эдгээр төрлийн мансууруулах бодис нь тайвшруулах үйлчилгээтэй байдаг бөгөөд төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг болон тархи ба бие махбодын хооронд дамжих мэдээллийг удаашруулдаг байна. Сэтгцэд нөлөөлөх каннабисын 3 гол мансууруулах бодисд марихуана буюу өвс, хашиш, хаш тос зэрэг багтдаг. Марихуана нь каннабисын хамгийн түгээмэл хувилбар ба гадаас нь авч хэлбэрээр байдаг. Хэрэглэх үед бодож санахад хэцүү болж, нүд улайж, ам цангаж, хоолны дуршил ихсдэг байна. Тамхи татдаг хүн давхар марихуана хэрэглэснээр уушигны хорт хавдартай болох магадлал нь өндөр байдаг. Харин хашиш бол хадсан каннабисын давиргаа бөгөөд ихэвчлэн жижиг блокны хэлбэртэйгээр байдаг. Хашин дагуулагддаг THC-ийн концентрац нь марихуанаас илүү хүчтэй нөлөөтэй. Энэ төрлийн мансууруулах бодисыг удаан хугацааны турш хэрэглэснээр тархины зарим хэсэг цусан хангамж дутагдсанаар мэдээлэл хуримтлуулахдаа удааширч, анхаарлаа төвлөрүүлж, дурсамж хадгалахад бэрхшээл тулгардаг байна. 7. Inhalants буюу хэмэл амьсгалуур. Эдгээр төрөлд сэтгцэд нөлөөлсөн үр дагавартай өргөн хүрээний амьсгалах бодисууд хамаарагддаг. Жишээлбэл будаг, бензин, будаг шингэлэгч, өсний лаг гэх мэт янз бүрийн газнууд багтана. Эдгээрийн зорилго нь өөр зүйлс ашиглагдах учир хүмүүс мансууруулах бодис гэж үздэггүй ч зарим хүмүүс хэрэглэх үед сэтгцэд нөлөөлөх аюултай бодисууд агуулдаг. Эдгээр бодисууд нь төв мэдрэлийн системд нөлөөлдөг ба тархины үйл ажиллагааг удаашруулдаг байна. Ингэснээр ээдэж төвдөрсөн үг хэлэх, биеийн хөдөлгөөнөө хянаж чадахгүй болох, сэтгэл хөөрөх, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хэтрүүлэн хэрэглэх үед багтарч, амьсгалахад хэцүү болж, улмаар хэвтэрт орох шалтгаан болдог. Ихэнх уусмал цацлага нь өндөр концентрацтай байдаг учраас багахан сороход л хэдхэн минутанд зүрх зогсоход нөлөөлнө. Эдгээр 7 төрлийн бүх бодисууд нь Монгол улсын хуулиар мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодис гэх зүйл ангид ордог тул ямар нэгэн байдлаар тээвэрлэх, бэлтгэх болон хэрэглэсэн тохиолдолд нөхцөл байдал зүйл ангиас нь шалтгаалan хамгийн багадаа зөрчлийн хуулиас бүр дээшээ 12 жилийн ял хүртэлх шийтгэлийг оноодог байна. Ихэнх хүмүүс анх сонирхож хэрэглэж үзэн хэсэгхэн зургийн мэдрэмжэндээ автан донтолтонд орж улмаар эдгээр бодисуудаас хамааралтай болж эхэлдэг. Ингэснээрээ та өөрийнхөө бие махбод тархины бүтцтэй сөрүүлэхээс гадна амьдралаач сөрүүлж болно гэдгийг анхаараарай. Тиймээс залуусаа амьдралдаа бодолтой хандцгаая. Хэрвээ танд манай бичлэг таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Баярлалаа.